Монгол цай үйлдвэр. Манай гаргийн үеч болонгот янз бүрийн хэл соёлтоор түмэн цай хэмээх энэ эрхэм ундаг цагаагаар нутаг орны онцлог тааруулан хэрэглэж байна. Халуун чиглэг уур амьсгалтай газрынх нь Солонгостой ногоо цайг дүлхүү хэрэглэдэг бол уулзахаг ширэн бүсийнх нь гашуутар өтгөн ногоон цайг эрхэмлдэг байна. Тэгвэл монгол хүмүүс чухам ямар цайг яаж хэрэглэх ёстой болов? Мөн ямар цайг эртнээс хэрэглэхээр ирсэн бол? Нийтлэг соёлт манаар түмэн эртнээс Монгол ажлынхаа үр шин болсон цайны ургамлуудаар ундааж ирсэн байлаа. Нарийн навчид нэмэр санжаа борлцооны навчийг суур цай болгон ашигладаг байжээ. Цаг уураа үлрэлийн онцлогоос хамааран алтан гагнуур, цээн, хунчир, гишүүн, чаг, чихэр үйлсээр олон ашигт эрмэн ургамлуудыг өвчнийг илааршуулах урдчин сэргийлэх журмаар тогтмол хэрэглэх нь эрүүл ях үндэс болж байлаа. Өдрөөс өдөрт өргөжин дэвсээр байгаа нийслэл дотор амьдрах сайхан. Цаг цагуу өргөжин хөдөлгөөнд энэ газар эрүүл байх, эрүүл мэндэ урдчин сэргийлэх гэдэг хамгийн чухал асуудал. Цай гэдэг бол ер нь тухайн улс үндэстний уламжлалыг дагаж ирсэн ёс заншилтай өдөржиний хэм маягийг харуулсан эрүүл мэндийн ундаа гэдэг талаас нь бол цайг болгож байна. Яг л хүн өдөр тутамд маш хэмжээний шингэн ууж явах шаардлагатай болдог. Энэний 1-2 литр шингэн уух хэрэгтэй болдог. Эндээ одоо яг хэдэн хувийн цай уух вэ? Цай чухам ямар найрлагатай байх юм бэ? Ямар одоо цайг сонгож уух вэ гэдэг асуудал бол маш чухал юм. Яг л энэ хүний одоо дотоод өвчин бүрдүүлж байгаа маш чухал шингэн учраас нэгд хүний одоо эдис организм бол шингэн дотор хоргойж тэ шингэнээр нөхөгдөж одоо үйл ажиллагаа нь явагдчихдаг учраас тэр шингэн орчныг эрүүл байлгах уу одоо эрүүл ахуйн хувьд одоо өөрийгөө ямар нэгэн эрсдлээс хамгаалах уу гэдэг асуудал бол цайны хувьд бол маш өндөр тавигддаг болчихъя одоо бол. Монгол цай үйлдвэр. Цайг хүмүүс эдээний дээж амьдралын гал гэж үздэг. Зарим газарт урт наслах шалтгаан шиг тооцдог. Тэгээд ч Монгол цай үйлдвэрт үйлдвэрлэж байгаа зохицуулах үйлчилгээтэй органик цайнуудын амт ааг эрүүл мэндийг дэмжих чанараар нь хэрэглэгчид хэдийн сайн мэд холжээ. За манайхан бол ер нь цайг данд энэ одоо ургамлаар цайгаа чанжуудаг байлаа. За энэ бол ер нь одоо хэрэглэгчтэй байдаг. Энэ төрлийн ургамлаар одоо бүх шинжлэх ухааны хэрэглэдэг. Тэгэхээр дээр үеч нь бидний ч одоо байгаас нь түүж авцраад ингээ одоо буцалгаад ингээ одоо хэрэглэдэг байсан бол одоо тийм биш болжээ. Одоо та бүхэн сайхан үйлдвэрлээд бид нь одоо хайрцаг савн тэгээд бидэнд тэгэхээр бид одоо аваад шууд одоо хэрэглэж байгаа нь бидэнд одоо нэг рүү ариун чамаас натан шалхаасаа сагаад бидэнд маш их өндөр сайхан. Би ер нь энэ Монгол цай үйлдвэрийн цайнуудаа сонгодог. Тэгээд тэрэн дундаа бол цээн, хунчир тэгээд багшуунтай цайн бол хүний ивэнд маш тохиромжтой. Тэгээд би энэ бермотизм гэдэг өвчтэй. Тэгээд хүнд механизм бариад олон цагаар жолоо бардаг учраас хүний бие организм өвдөх нь их. Тэгээд энэ багшуунтай цайг нэр нь уугаад маш сайн болж байгаа. Тэгээд одоо 6 сар хуулаа. Тэгээд одоо энэ цээн цай, хунчир цайтай бүгдийг хорж уудаг. Он шинжилгээ өгсөн би. Тэгээд вирусын маркерийн шинжилгээ өгсөн чинь К вирустэй гэж гарсан. Тэгээд тэрний хооронд бол би 2006 оны хооронд бол ерөөсөө эм тариатын янз бүрийн вирус эсрэг хэрэглээгүй. Тэгээд тэрний дараагаар 2006 оноос эхлээд энэ ганц хамаг хувьчаат компани чихэр өсний цайг авч хэрэглэсэн. Нэгэн зөвхөн онд өгсөн шинжилгээгээр вирус илэрсэн. Мөн дахиад 2003 онд өгсөн илэрсэн. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө 2006 оноос эхлээд жилдээ 2 удаа вирусын шинжилгээ өгч байгаа. Нэг ч илэрч гараагүй. Хамгийн сүүлд энэ хопивиртал
10 онд өгсөн. Тэгээ энүүгээр ч гараагүй. Энэ элгийн төв лаборатори шүү дээ. Зөвчтэй юм байна. Би бол энэ чихэр усны цагаа одоо өргөжлүүлсэн хэрэглэнэ гэж байна. Одоо 20 гаруй жил болж би 93 оноос хойш вирустэй явсан гэдэг чинь. Тэгэл 20 гаруй жилд ямар ч байсан вирус дахиж илэрээгүй. Тэгээ аливаа нэгэн өвчин вирус болон бактери өвчин сэргийлэх одоо дархлааны маш татаа орчин бүрдүүлэгдээр цайвар маш чухал юм. Энэ бүтээгдэхүүнөө би хэрэглээд одоо 2006 оноос эхлээд хэрэглэсэн. Тэр хоорондоо бол би нэг 6 сарын дараагаар вирус маркерын шинжилгээ өгсөн. Тэгээд бол C вирус илэрээгүй. Ингээд одоо хүртэл би энэ юуны чихэр усны цайг хэрэглэж явж байгаа. Тийм учраас одоо энэ ганц очоод компани хамт олон баярлалаа гэж хэлье. Цаашдаа энэ цайг хэрэглэх бол одоос хэрэглэхээр байгаа. Жинхэнэ байгалийн энэ чаг мөвч цай гэдэг бас хэрэглэдэг. Энэ цай бол одоо бас алтан амын нэгэн адилаар тэр одоо яснаас хэрэгжиж цусны даралт цэргийн одоо сүлдээ энэ хүн бол маш сайн нөлөөлдөг. Энэ цай бол дотроо бас хоёр төрөл байдаг юм байна. Энэ суур цайг гэдэг пакетлсэн билэн. Энэ бол одоо шууд тэгээд найруулаад ингээд уун. За энэ бол одоо энтэйгээ дээрээс энэ одоо халуугаар хийж хожоол ингээд уухад мөн ялгаа байхгүй одоо биэнд өрөөсөө сайн нөлөөлдөг юм байна хүүхдүүд. За тэрнээс гадна энэ цайны онцлог бол энэ дотроо бэлэн одоо хөвшин настуус бидэнд бол их сайн. Бэрэн одоо энэ гарын авлаг юм юутай. За энэ бол дотроо хэрэглэх заавар одоо юун сайн гэдэг нь тодорхой энэ юм онцлог даваа талтай байна. Манай энэ одоо энэ бүтээгдэхүүнээ бол энэ гадаад тосолсон зарим орнуудыг сонирхож хэрэглэх гэж оролдож байна. За бид тэгсэн бол өөрхийн хоромд байгаа энэ сайхан алтан хөрсөндөө байгаа энэ сайхан дахин давтууцх юм сайхан одоо байж бол хэрэглэж чадахгүй байна. Харамсалтай нь энэ одоо манайхан бол энэ баян өөртөө настуусууд настч юм байх заавал баян хэрэглэж ингэж байгаа гэж ахнасяа. Тэгээ энэ цаг үйлдвэрлэж одоо гарч бидэнд төгсцөл одоо ер нь одоо нард түмэндх энэ сайхан бүтээгдэхүүн бэлдэж бэлэн гарч өгч байгаа энэ таны үйлдвэрийг баярлалаар хүсэж одоо энэ дэлгэрүүлье гэж бодож байна. Өвчин туссан хойноо биш өвчин тусгаасаа өмнө Монгол ургамлын хаан цайнуудыг Монгол цагаан хэрэглэхэд хүний биед маш сайн тохиромжтой. Одоо эх орны ургамал гэдэг чинь одоо шал өөр юм байдаг шүү дээ. Яг эх орноосоо Монгол орноосоо түүс ургамал гэдэг чинь тийм учраас одоо энэ чихэр усны цайг хэрэглээсэй гэж хүсэж байна. За тэр орчин үед бол одоо манайхан төр бүрийн гаалтай ундаа янз бүр хэрэглэдэг болжээ. Энэ одоо яс хэрэгжүүлэх их муу талтай юм да. Тэгээ одоо бол энэ чаг мөг энэ алтан амаар одоо баян хийж байгаас бол энэ асуудлуудаа бүрэн зогсоодог, сэргийлдэг ийм сайн олон даваа талтай гэж яхан ингэж бодож байна. Би одоо өөрөө баян хэрэглэдэг. Ийм ууз хэрэглэснээс хамаагүй Монгол ургамал хүний биед тижэл сайтай, хүний өвчин гангаахтаа маш сайн. Тэгээд урдчлан сэргийлж ирнэ хүмүүсээ хэрэглэхгүй маш сайн байна. Алтан амаар хэрэглэснээр энэ ясан сэргийлдэг энд одоо нэгдүгээр хоёрдугаар одоо хүний хөрсөн асуудлын дараалтаа бол хэвэн байдаг. За одоо биеийн чадал тэнх хэвэн байдаг. Ийм олон сайхан даваа талтай. Энэ сүлжээний бэлтгэл биш. Яг эх орны ургамал учраас би энүүнийг их бишиж зүчиж ууд хэрэглэдэг да. За манай монголчууд бол ер нь төр бүрийн орноос гадаад дотоос гарч ирсэн. Ямар ч шиг одоо ватсап зэрэг хийсэн гэдэг тийм олон зүйлийг одоо хэрэгжиж байна л дээ. Одоо шингэний өдөр тутмын хүн ууж байгаа шингэний нөхөхийн тулд бас заримдаа маш хэмжээний ундаа ууж байна. Энэ нь одоо бас цохимжгүй юм. Яг гэвэл байнга хэрэглээд энийг одоо яг цохилсоор нь хэрэглэхгүй маш их сахар агуулсан байдаг тийм хийжүүлсэн байдаг мөн янз бүрийн консервантуудыг хэрэглэсэн байдаг учраас энэ нь бол бие организмд бол дандаа хэрэглэх юм бол муугар нөлөөлөв. Одоо цаадын төр бүрийн одоо ирсэн зүйл бидэнд одоо энэ юугаач хийдэг юм юугаач явуулж байдаг нь одоо бид мэдэх юм алга. Ахын бол одоо өөрөө биеийн дээр нэгэн одоо туршигдаа шалгадаад батлагдаад гарсан юм сайхан юм одоо баян хийж асууж одоо энэ хүүхдүүдээс автомээс өсмөр байна. Бид одоо өөрийнхөө эх орондоо ихтлэхэд өөрсөн сайхан одоо энэ зүйлийг одоо бид одоо хэрэглэх нь зүйтэй. Яг бид одоо өөрийнхөө эх оронд байгаа энэ хөрсөнд одоо хүмүүстийн сайхан усууд бид одоо энэ хэн одоо энэ алтан сайхан хөрсөндөө оруулсан энэ сайхан зүйлийг одоо бид хэрэгжиж явах нь бол цаашдаа одоо энэ мөнгө хэрэгтэй юм а гэж ахнуудж байна.